Сайн уу, Little Mom podcast эхэлж байна. Сайн байна уу? Хай, сайн уу? Урилга хүлээн авч хүрэлцээрд маш их баярлалаа. Баярлалаа өрсөнд. За өнөөдөр манай зочноор олон улсын хоол зүйч Жин хасах мотиватор хүүхдийн хоол зүйч Маргарита маань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр болохоор хоёулаа яг хүүхдийн хооллолтын талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Яагаад тэгэхээр би ингээд харж исэн байхгүй ингээд жин хасахтай маш олон бүсгүйчүүдэд жингээ яаж барих юм, яаж зөв хооллох юм тий. Тэр бүгдийг ингээд яриад ингээл үлгэр дураал болоод яваад тэг ингээ ажиглаадсэн чинь яг ингээ хүүхдийн талаар ярихгүй байгаад шүү. Тэнгүүл окей би орж оролцуулах хэрэгтэй байна. Надтай ярилцах хэрэгтэй байсан юм байна гэж бодсон. Тэгээ өнөөдөр яг энэ мөнхийн сэдв штэ энэ тий. Тэгэхээр яг энэ сэдвийнхаа тухайгаа ярилцъя. Тэр түүнээс гадна ээж хүн хоёр сайхан хүүхдээ ээжтэй. Тэгэхээр хоёлаа хамгийн анханасаа эхлээд бүр яг тэр ээж болсон мэдрэмжийнхаа тухай хуваалцъя. За анх жирэмсэн болохдоо 20 настай жирэмсэн болж исэн. За тэгээд 3 дугаар курс оюутан охин байсан. За тэгээд ерөөсөө тийм хүүхэдтэй болно гэдэг одоо толгоонд тийм мэдээлж бодолж байгаагүй. Гэхдээ яагаад ч юм бүүмэд одоо нөгөө эсрэг хүстэнтэй дурлалцаад тэгээд ингэж ирэнсэн болсон байдیں۔ За тэгээд хүүхдээ гарах уу гарахгүй юу гэдэг л бас айгүй том дилемма байдаг штэ. Их сургуулаа би төгсөх ёстой. Хүүхдтэй би төгсөхгүй юм болов уу гэл. Тэгэл аав ээжтэй хэлэх хэцүү байсан. Хамгийн тэр аимшигтай мэдрэмж байсан анханаас нь. За тэгэл яалтчгүй одоо надаас аав ээж хоёр маань ганцхан зүйл гуйсан. Төгсөөд хүнтэй суугаад хүүхд гаргаарай гэсэн. За тэгээд нөгөө гуйсан юмыг нь биелүүлээгүй учраас амар нөгөө гимшсэн. Тэгээд хэлэхгүй яах вэ гэж бодож байгаад ер нь олны 3-4 сар хүртэл нууж агаад тэгээд би өөрөө Монголд байсан, манай аав ээж хоёр гадаадд байсан. Тэгээд ээж рүү залгаад за би нэг юм хэлмээр байна ээж, би нэг юм хэлнэ гэсэн чи ээж юу юм бэ гэхлээр би мартчихлаа гэл. Тэгээд зориг ордгоо. За тий уцаа тасалцсан. За тий хоёр дахь дээрээ зориг ороо за яг хэлнэ гэдэг. Ээж байна уу гэж уцаа авсан чи би ээж би жирэмсэн гэж рүү хэлцээ. Тэгсэн чи ээж шууд дугаа олоод тэгээд жоохон байжгаад ганцхан юм гуугаа үсттэй гэд. За тэгээд би харин мэдэж байна ээж намайг өстө уучлаарай гэд. За одоо надаас суугаа уучлахгүй хав тий. Яах юм тэгээд тэгэхээр би ээждгээ гарганаа гэд. Тэгсэн чи за яах вэ? Ер нь бол аавтай чи яриадах юм. Наад чи ерөөс таалагдахгүй нэгэд уцаа тасалсан. За тэгээ 7 хоногийн огт над руу яриаггүй. Тэгээ нөгөө 7 хоног чин ерөөсөө нөгөө юу яагаад шаналаад юу хичээл хийх, юу хоол идэх те. Тэгээ 7 хоногийн дараа аав залгаад юу гэж хэлсэн бэ гэхлээрээ за бид хоёр маш их ярилцлаа. За тэгээд ер нь бол бид хоёр жоохон сэтгэлээр унлаа. Тийм тэгээд нөгөө чамаг одоо их сургуулаа төгсөх юм уу төгсөхгүй юм уу мэдэхгүй байна. Гэхдээ яг нэг бидрийг бас хүүтэй болгочоорой гэтгдээ. Тийм. Тэр нөгөө зөвшөөрөл өгж байгаа юм л да. Тийм. Тэгээд би аавдаа амлаад би өста мундаг төгснөө би өста ааваа ээжээ. Тэгээ чадвал улаан дипломтой төгснөө. Тэгээд би айгүй мундаг байна гэд. Тэгээд эхний хүү маань гараад тэгээд төд удалгүй нэг 6 сартай байхдаа дахиад би жирэмсэн болцсон. Тийм. Тэгэхээр нөгөө их сургуулаа төгсөөгүй байхад дахиад жирэмсэн болцсон. Тийм. Тэгэхээр ер нь ол жоохон яаруу байсан юм болов. Тийм. Тэгээд эхнийх нь хүү байсан, хоёр дахь нь манай охин байсан. Тийм. Тэгээд яг нэг амьдралын нэг юм түүх байдаг. Тэгээд энэ түүхийг одоо хаанч ярьж байгаагүй. Тэгээд одоо ч гэсэн орж ирэхдээ бас бодж илээ л да ярих уу ярихгүй юу гэж бодож байгаа. Ярьчих л гэж бодлоо. Тийм. Тэгээд би жирэмсэн 4 сартай байхдаа манай хоёр хүүхдээ аав нь бурхан болсон юм. Тийм. Тэгээд би нөгөө ганцаархнаа одоо жижигэн бэбитэй тэгээд хөвлөдөө хүүхдтэй сургуулаа төгсөөгүй байсан. Тэнгүүтээ зүрх бүр ингээд тэлсээд явчлаа. Тэгээд яасан бэ гэхэлэр 4 сартай одоо аавыгаа одоо хүүхдийнхээ аавыг алдчихаараа нөхрөө алдчихаараа сая өгцөө гэдэм бэлээ. Тэгээд гарахгүй гэж бодож байсан. Тэгээд яг нөгөө эмгтэй талаасаа бодох юм бол тэгээд дараагийн амьдралаа бий болгохын тулд нэг хүүхдтэй одоо дараагийн хүнтэй суух магадлал нь их өндөр байдаг гэх юм уу да. Тэгээд тиймэрхүү одоо нөгөө аав ээж нар маань тий нөгөө хамаатан садан тийм зөвлөгөө өгч ирсэн. За тэнгүүтээ би нөгөө эхот харуулад тэгээд би аав ээжтэй хэлж ирсэн. Охин байвал би гаргана.
аавтайч бай, аавгүйч бай тий. Өсгөн чадна. Хүү байх юм бол за хэдүүлээ бодъё гэд тий. Тэгсэн чи яаханд харуулсан чинь нөгөө юмч өөстө баяр хүргийн минь охин байна гэсэн. Тэгээд би нөгөө уйлал ээж рүүгээ залгаал за ээж би гарах харуулсан гэл. Тэгээд хоёр хүүхдийг бол одоо хоёр дахь хүүхдээ бол төрөхөд бол гаргаж яхад одоо надтай ижлэгэн ингээд нэгдүгээр төрөхөд эмэгтэйчүүд одоо нөхрлүүгээ залгаал тий. Төрсөн байна гэдэг ч юм уу тий инглээ тэглээ гэж хат би залгах хүнгүү. Тийм тэгээд намайг кэрлэх хүн аав ээж хоёр маань яг имлийн гатаа ингэ байжсэн. Тэгээ манай аав бол юу гэж хэлсэн бэ гэхээр чиний хоёр хүүхдийг бол би аав шиг нөсгөнө гэд. Тийм тэгээд аавд би амар хайртай, ээжтэй амар хайртай, надад амар шиг тусалж исэн. Тийм тэгээд манай хоёр хүүхд яг төрсөн аавынхаа хайрыг яг ингэ биеэрээ мэдрээгүй байдیں۔ Гэхдээ яг амьдрал бас юм тийм баялаг юм бэлээ. Тэгээд айгүй сайн хүнтэй уулзруулсан. Тэгээ миний хоёр хүүхдийг аав шиг өсгөж байгаа. Гайхалтай хүн байдаг тийм. Тэгэхээр ер нь бол амьдрал их сонирхолтой. Тийм. Тэгээд ерөөсөө нэг хүүхд гаргасны дараа энэ стресс, депресс гэдэг зүйлийг би ерөөсөө юу яагаагүй мэдрээгүй. Яагаад вэ гэхээр нөгөө амжаагүй. Заавал ингэх ёстой. Заавал ингэ айгүй яаруу байсан гэх юм да. Тэгэхээр нөгөө хүүхдийн төрсний дараах одоо депрессийг бол мэдэрч амжаагүй ингээл ерөөсөө би нэг хүүхэдтэй дахиад нэг хүүхэд гарч ирэнгүүт ингээл айгүй их ажлын дунд ингээ байсараад дэлнийг мэдхэд манай хоёр хүүхэд ингээл амар том болцсон. Тийм тэгээ миний аим миний ерөөсөө хамгийн сайн найзууд одоо том нь бол 13-та бага нь 12-та. Тэгээд төрүүлсэндээ маш их амар баярлдаг. Одоо миний хамгийн том хайр. Тэгэл бид гурав ингээл хичээгэл байна. Тийм. Тэгэл тэнгэрээс бол яг төрсөн аав нь бол байн гардаг байх гэж би боддог. Тийм. Тэгээд энэ хоёр хүүхэдтэй болгосонд бас айгу би баяртай байд. Тийм. Хүүхэд яг ирэх ёстой өдрөөл яг ирэх ёстой хугацаанд л ирдэг. Тийм болохоор яг тэр хүүхдийг тий болох уу байх уу гэдэг асуудал яригдсан тий. Тэгэхээр яг тэр хүүхд ирэх л ёстой байсан байгаа байхгүй. Ирэх л ёстой байсан. Одоо энэ хоёр хүүхэд сайн сайхан явж гин тий. Энэ бүгдийг яг аав нь яг өөрийн чи хэлснээр дээрээс ингээ хараад зам мөрийн тэгштгээд ингээ явж байгаа гэдэгт би ч гэсэн итгэлтэй байна. Уусаа яг тийм зүйл болж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тэгэхээр яг энэ бүхний ард маш том сэтгэл зүйн дарамтууд байсан байх. Гэхдээ энэ болгоныг ингээд даваад гарч ийна гэдэг чи өөрөө ингээд эмэгтэй хүн ямар их хүчтэй юм бэ те. Ямар их хүч чадал тэр юм тэр жижигэн биенээс гарч ийн те. Тэр эмэгтэй хүмүүс л маш агуу хүмүүс гэж би боддог байхгүй. Тэгэхээр яг тэр одоо ингээд депресстэйч жамжаагүй гэж тэгж штэ. Тэгэхээр яг тэр үеүүдийг яг ингээд хүүхдийн тэр нэг цагаахан хөөхөн тэр нэг л зүйлүүд аз жаргалтай ойлгож ирсэн баха. Яг үнэ. Ер нь бол яг нөгөө амжаагүй байсан ч гэсэн ингээл хүүхдүүдэд унтуулчаад тэгээ би бас их боддог байсан юм л да. Одоо яагаад ийм юм тохиолдов вэ? Яагаад ингэсэн юм болоо гэд. Тэгээд тухайн үед ч уже Facebook нэлээ ийм нөгөө сошиал нэлээ идэвхжсэн байсан. Тэгэл янз бүрийн группүүд байдаг гэсэн шүү дээ. Одоо нөгөө тэдэн сарын төрсэн ээжүүд гэл ингээл группүүд байдаг. Тэгээд яг л нөгөө тухайн одоо охины манд төрсэн он сараар нь одоо тэр групп руу н ороод тэгээд хуваалцмаар байдаг. Тэгээ нөгөө аав ээжтэйгээ ярихаараа би нөгөө айгүй хүчтэй эмэгтэй чи миний шийдвэр байсан болохоор би нөгөө айгүй хүчтэй гэл аав ээжтэй харуулдаг боловч яг ингээ хүнтэй ярих гэхлээрээ нөгөө ингээд намайг сонсоод ойлгох хүн байдгүйсэн болохоор сошиал дээр ингээ бичдэг байсан юм. Тэгээ нэг удаа би уйлал тэгэл битсэн одоо ийм тохиолдсон ингэсэн гэсэн чи доор нь бараг нэг 200-аад комент билүү дээ. Тэгэл хүмүүс ингээд аста чаднаа чи шүү гэл амар их дэм өгж исэн. Тэгээ тухайн үед бол ямар гоё одоо энэ хүнийг үг ямар гоё ингээ усалдсан юм бэ. Тэгээ хүнийг тэр одоо сайхан ерөөлтэй ингээл чи чаднаа тий чи мундаг шүү ийм жоохон байж 21 22 настай байж ямар том даваад авч байгаа юм бэ гээл тий. Тэгээ тэр болгоныг ингээ сонсны дараа одоо олон хүнд тийм бас юм тохиолдд юм байна. Тийм тэгээд би өөрөө ч одоо ч гэсэн ийм группүүдэд байдаг.
Тэг аль болох зөвлөгөө өгөхийг маш их хичээдэг. Тэгээд хэцүү байд юм аа. Тэгэхээр нөгөө ээж хүн бол маш их зүйлийг давдаг. Ээж хүн бол үнэхээр хүчтэй хүн байд юм байна. Ээж хүн ямар юм агуу хайрыг тээд юм бэ? Тэгээд тэр хайрын одоо хүчээр ямар өөрөө хүчтэй болд юм бэ гэдгийг л амар сайн ойлгосон. Тийм тэгээд одоо ганц би ээжүүд ч гэсэн ер нь бол маш том давааг давж идэг тий. Тэгэл тэр болгон дээр нь хөрх амьтан бас юу яаж байгаа шүү дээ. Тэр дэм болсон үг сонсохыг маш их хүсдэг. Тэгэхээр хэрвээ эргэн тойрон тийм одоо ээжүүд байвал аль болох тий ядаж үгээр одоо сайхан гусалж байгаарэ. Тэгээ тэр үгээр нь үг битгий харамлаарэ. Тийм бид нар хүнийг сайллаа гэд биднээс юу ч унахгүй. Тэр хүнд бол маш том ус болдог. Тийм тэгэхээр нөгөө айл болох тий би бинээ сөргөөр харахаас илүүтэйгээр айл болох эрэг талаас нь хараасай л гэж боддیں۔ Тийм би бас яг уриалмаар санагддаг байхгүй. Хүний амьдралд ингээд юу ч тохиолдож болно. Өнөөдөр ингээд бид нар наана хидий жаргалтай энийгээд байж байгаа гэсэн бидний амьдрал цаана юу болж байгааг хинж мэдгүй. Тийм болохоор ядаж нэг нэгэндээ нөгөө химэлэхгүй тий нэг нэгийг ингээл химлээл гэдэг ш. Тэгэлгүйгээр нэг нэгэндээ урмын өгөөд нэг нэг услаад ингээд байгаасаа гэж би бас хүсдэг байхгүй. It's just the little things. Хамтдаа бүтээх дурсамж бүрт үлгэр мэт мөрөөдлийг бодит зургаар урлахад хайраар гэрэлтэх бяцхан өрийн минь инээмсэглэл хамгийн гоёхон цэцэг мэт үзэсгэлэнтэй бидний нандин агшин ээж охтын гоо сайханд зориулав. Яг одоо банк санхүүгээр сурж исэн. Тэгээд хоёр хүүхдийн ээж болсон. Тэгээд сургуулаа төгслөө. За тэгсэн чи одоо миний өвдөөс олонгууд л олон улсын хаалцж, хүүхдийн хаалцж гэдэг ингээд тэс өөр мэрэгжилтэй хүн сааж ин тэ. Энэ замнал руу яаж явж байгаад орчих вэ? Энэ замнал ер нь бас багын л нэг юм сторитой түүхтэй холбоотой. Би нөгөө Америкт сурч исэн. Одоо сургуулаа төгсөөд солилцооны нөгөө програмаар хөтөлбөрөөр Америк руу очиж байгаа. Тэгээ тэнд жилийн дотор 30 кг нэмжсэн. Тэгээд тэр нөгөө жин нэмсэн яагаад нэмсэн бэ гэд би бас их дараа нэг ботсон. Яагаад нэмсэн бэ гэхээр яалтчгүй одоо нөгөө аав ээжийнхаа гэрээс би нөгөө өөр амар гэр бүлсэг аав ээж ингээд юм гоё хайрн дотор ингээд өссөн хүүхэд тэгсэн чи гинт ингээд аав ээжийнхаа гэрээс дараа штэ. Үгүй түрэн төрөөс өмнө 10 жил юм тий 10 жилээ төгсчөөд. За тэнгуүтээ 10 жилээ төгсөнгүүт туранхаа би 58 кг жинтэй охин байсан. Тэгэл Америк руу очиод 1 жил Америкт сурж байхдаа би маш их таргалаа 30 кг нэмээд тэгээд нөгөө аав ээжийн хайр дутагтаад тий нөгөө ганцаардаад тэгээд ер нь бол айгүй их юм иддэг байсан. Бүр ингээд гахаан тоороо шиг гэж бас хэлж болно тий. Тэгэхээр одоо нөгөө шүн нойр хөрөхгүй тэгэл нөгөө хөрөгчний хажууд яг нөгөө кинон дэр гардаг шиг үнэхээр тэгэл нөгөө ухаангу гинт ингээс ухаан орохороо
заримгаа барьсан юм том нэг Америкт том заримгаар. Тэгээд бичийн наам руу чихсэн ингээ заримг гэдэг байгаа. Гинт ингээ ухаан орж байгаа байхгүй юу? Одоо яагаад тэгэхээр одоо ингээ жоохон хөөхт угаасаа. Тэгээ аав ээжээсээ хол. Тэнгүүл яг тэр хайр халамж дутагдаал өөрийгөө ингээ бүр хян чадгаа ойлчих чинь гэсэн үг тий. Ер нь яг хөө тэр ад жаргалын дааврыг гормоныг л одоо нөхөж авч байгаа юм л та. Нөгөө амар тийм нөгөө аав ээжгүй ингээ готрон байдалтай байгаа учраас ядаж хоолноосоо гоё тэр кайф авъягээд тэгэл нөгөө мэдрэлгүүл тэр хөрөгч рүү очоод бүх юмаа гаргаж ирээл тэг яг ингээ шалан дээрээ тавьж байгаа л хөрөгч ингээ онгорхоо хаалга онгорхоо дий тэгээ дуурайд идэг штэ тэгээ дуурал тэнгүүтээ би өөрөө заримгаа ингээ бүр ингээ чихээд байгаа байхгүй юу яарад ингээ яар үйдээ тэгээд ингэсээр агаал 30 кг нэмэн штэ өөр яах юм тийм тэгээд 30 кг-аа нэмээд Монголд буцаад хүрээд ирсэн чи аав маань намайг нисхэн онгоцны буудлан дээр таниагүй тийм тэгээд нөгөө амар ингээл нөгөө нарийнхан турхаа охин харж байгаа штэ тэгсэн чи би үнэхээр том хүн бууж ирсэн байхгүй ингээд одоо биеэрээ их том тэгээ аав маань намайг харчаад оо яана минь нөх ямар болцсон юм бэ гэл тэгэл нөгөө тэрнээс хойш чин одоо жин хасах бүх төрлийн юм хийсэн. Одоо олон төрлийн дэглэм барьсан нөгөө нэг өдөрт одоо юу 3 алим мэднэ гээл 7 хоног явж байгаа. Жин хасна. Тэр нэг 2 3 кг хасчин. Өөст амар урамшаал заашгүй нэг гоё жоохон жин хаслаа гээл буцаад юм мэдээд эхлэхээр буцаад аргалчихна. Тэгэл нөгөө янз бүрийн дэглэм одоо тухайн үед Кремлевская диета одоогийн орчин үеэр нөгөө кетогеник диет гэж нэрлэдэг байгаа. Тэрнийг ч барьж үзлээ. За тэгэл нөгөө спорт клубанд одоо маш их явдаг байсан юм. Сэлдэг, сакс тоглолдог гээл тий. Тэгэл бүх юм хийгээл ерөөс туурж өгдөгвэ. Тэгээ нэг өдөр нэг Оросоос нэг хоол зөвч ирсэн. Тэгээ нэг юм сурал зарлж ийна гэд тэрэнд нь өөрөө сонирхоод очисон. Нэг буруу яах шиг байна. Нэг зөв юм мэдэх ёстой юм шиг байгаамаа гэж та. Тэнд очиод тэгээ тухайн үед биш үү те. Ерөөс 7 хүн тэр сургалтанд сууж ирсэн. 7 илүү нэг 8 хүн л сууж ирсэн. Тэнгүүтээ тэр сэдв ерөөсөө нэг тийм өргөн байгаагүй. Мэдэхгүй байна тийм хүмүүс. Тэгэл нэг сонирхтгүй байсан шүү дээ. Тухайн үед баг хоол зүвч гэж мэрэгжлийг баг хүмүүс таньдаг байсан юм болоо да. Бараг нэг байдаг л байсан бах. Тэгээс нэг тийм нөгөө түгээмэл биш байсан. Тийм яг одоо ч юм бол нэлээд хүчтэй болсон шүү дээ тийм. За тэгэл нөгөө тэр одоо хоол зүвч эмхтэй Орс юм амар гоё блонд шар үстэй цэв цэнгэр нүдтэй айгүй гоё турхай гуайлаг цав цагаан костюм пижактай ийм бүсгүүд одоо хичээл заасан байхгүй юу. За тэгээд тэр хичээлээс юу би ойлгосон бэ гэхлээрээ за ер нь хоолтой их холбоотой юм байна энэ таргалалт бол. За тэгээд айгүй хөөрх юм брошюр юм нэг гарын авлага өгөөд тэгээд тэр гарын авлаган дээр нь бол яг тодорхой юу хийзээ идэх ёстой юм бэ гэдэг нэг зааварчилгаанууд байсан. За тэгэл тэр зааварчилгаануудыг хэрэгжүүлээд тэгээ ер нь бол нэг 3 сарын дотор байна уу да. Нэг 15 кг хасцсан. Тэгэхээр за it's working тий ажиллаж штэ энэ болж штэ гэдэг тий. За тэгсэн мөртлөөс үлсэхгүй. Тэгсэн мөртлөө нөгөө иддэг юм айдээд байгаа. Тэгээ дуртай юм айдээд байгаа. Хаяа бас жоохон нэг дуртай чихэр энтрийг өөртөө зөвшөөрөөд байгаа. Тэгсэн мөртлөө ингээд жин ерөөс нон стоп ингээд доошо буугаал явцсан. Гэтээ магадгүй нөгөө гадаадаас ирсэн болохоор бас нөгөө хөнг буудаг л да. Тэр нөгөө хаван буудаг. Тэр бууж байгаа. Дээрээс нь жин хасагч байгаа. Тэгэл ингээл ингэж байгаа л ер нь нэг жил хагасын дотор би буцааж эндээ очицсан. Нөгөө 30 кг хасаад. Маш хурдтай ассан юм шүү дээ. Тэгээд тэр үедээ ч нэг сүртэй би дасгал хөдөлгөөн хийдгүү байсан. Одоо ерөөсөө л хоол юм уу? Тий. 30 жил зүгээр л хоолоор. Тий. Тэнгүүтээ ерөөсөө л би за энэ одоо гоё юм байна, ёстой амархан юм байна гэд. Тэгээ тэрийг мартчихад их сургуул гээл. Тэгэл хүүхэд ингээл хүүхэд гаргаал ингээл явж лээсэн байхгүй юу. За тэгээд хоёрт хүүхдээ би гарахтаа баг зэрэг төрсний дараа нэг 2-3 кг илүүдэлтэй байлуу да. Ер нь бол хоёр төрөлт бол хоёулын дээр нь аюу гоё би гуайлаг жирэмсэлтэй байсан. Надад эмч маш сайн алах гэж хэлсэн. Тэр алах гэдэг командыг бол шууд утгаар нь ойлгоод машин унаа бүх юма болоод зөвхөн алхдаг байсан. Тийм одоо 6 сартай жирэмсэн. Би ерөөсө ширхэг бараг машин цуугаагүй. Тэгээд дандаа алхна хүүтэн мөнөөсөө гоожуулаад алхаал байдаг байсан. Тийм тэгэл алах гэсэн. Тэгэл машин цуулдаа үгүй ийм ч алах гэсэн гэл. Тэгээ айгуу сайн би нөгөө даалгавар гүйцэтгэдэг. Тэгээд эхний хүүхдээ гарахтаа бол би 8 кг нэмжсэн. Бага шүү дээ. Маш бага. 8 ч юм бол айгүй багтаа орно. Би төрөөл баг шууд формд орж исэн. Би баг 2 дахь 7 хоног дээр шалгалтандаа ороод нөгөө манай ангийнхан чинь хүүшээ төрсөн юм уу гэ тий. 2 дахь хүүхэд дээрээ би арай жоохон 10
1 кг байсан баг тий. Гэтэл ерөнхийдөө багтаа орд юм шиг. Болно шүү дээ тий. Тэгээд нэг тэр нэг хэдэн килограммыг хасахын тулд за окей нөгөө гарын авлагч хаана байгаа илээ гэд бүх юм авахж жагаад тэр нэг брошюрыг олсон чи амар гоё таалагдаад за тэгэл нөгөө гоё одоо сошиалороо одоо интернетэд айгүй их хайгаад исэн чи айгүй их зөвлөмж байгаад исэн. Гэхдээ зөвлөмжүүд нь дандаа зөрөөдсөн байхгүй би бинээсээ. Нэг нь одоо ингээ хилээд байна. Нэг нь ингээ хилээд байна. Нөгөө нэг гурав дахь нь ингээ хилээд идэх те. Төрсний дараа жишээ нь юу гэдэг байцааны төрөл юм уу идэж болохгүй гэж байгаа. Яагаад вэ гэхээр гидсэн хүүхд ингээ зөхөн. А нөгөө талаас юу гэж ярьж байгаа юм бэ гэхээр байцааг маш сайн чанчих юм бол хүүхд ингээц одоо дүүрэхгүй. А тэгсэн мөртлөө жин хасна гэл. Тэгээ ингээ нөгөө байцааны тухай ингээ 3 өөр мэдээлэл байгаад тахлаар нь толгой хэрэгжиж байгаа. Аль нь үний юм болоо гэд те. Тэгээд бодож байгаад за энэ ер нь их сонирхолтой мэрэгжил юм байна гэд. Тэгээд энэ мэрэгжлийг ер нь сонгож аваад угаасаа банк санхүүгээр ажиллахгүй юм байна гэж ер нь дотроо бүр ингэж шийдтсэн байсан юм. Юу гэдэг одоо нөгөө зүрх энэ мэрэгчлэлтэй холбогдоогүй. Дурлахгүй шүү дээ. Дурлаагүй тий. Гэхдээ найзлсан л да. Тий. Гэхдээ дурлаагүй тий. За тэнгуүтээ нөгөө дурлсан нь юу байсан бэ гэхээр яг сонирхолтой сэдв байсан юм. Тэгэл тэрнийг нь ер нь бол багаар судлаад байжсэн. Тэр явцдаа нэг ажилд ороод тэрнээс нэг өөр гоо сайхны нэг компанид орж исэн чи тэр гоо сайхны компани надад амар том түлхэц болсон юм. Яг тэр гоо сайхны олон улсын гоо сайхны компани бол жин хасах, хүний эрүүл мэнд, бие галбар, эмгтэй хүний өөртөө байх итгэл гээл айгүй их юм өргөн цар хүрээтэй ярьдаг байсан. Тэгэл тэндээсээ окей энэ бол минийх юм байна гэд. Тэгээд Орос улбаны улсын эрүүл зүйн хоолтын академид сурахаар шийдээд за тэгээд бакалавр зэрэгээ төгсөөл. За тэнгуүтээ яг би төгсөж байхад бас л нэг хоол зүйч гэдэг мэрэгжил бас л нэг тийм амар түгээмэл байгаагүй маа. Одоо яг миний бодлоор бол нэг сүүлийн нэг 2 жилээс бүр айгүй эрчимтэй ингэж хүмүүс мэддэг болоод за яг хоол зүйч дээр очих нь зөв юм байна гэдгийг ингэ сонгоод байна шүү дээ. Тэгэхээр тэрнээс өмнө бол за хэр барагта хоол зүйч шүү гэл ингэхэр те хүмүүс за сууй сургалтанд нь гэдэл тэхгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо энэ хоол зүүн салбар бол өөрөө айгүй тийм өргөн цар хүрээтэй. Гэхдээ яг Монголд бол ковидын дараа айгүй сайн нутагшсан мэрэгжил. За тэнгуүтээ тэрнээс өмнө бол яалтчгүй би нөгөө хоол зүйчээр төгссөн. За тэгээд тэрний дараа нөгөө энэ нөгөө нэг юм дурлахаараа бүр ингээ гүнзгийрөө ормоор байдаг шүү дээ. Яг ухаал. Тийм. За тэгэхээр окей тэгвэл би нас төрсөн хүнд бол зөвлөгөө өгч чадах юм байна. Тэнгүүтээ тэр хүмүүс надаас дараагийн зөвлөгөө асууж эхэлж байгаа. За манай хүүхэд ингээ илүүдэл чинь таагаад байгаа юм байна. Хүүхдээ яах вэ гэхлээрэ нөх хүүхдийн хоол зүйч яг ингээ мэрэгжлийн одоо сертификат те зөвшөөрлөө аваагүй байхад этикийн хувьд те одоо ёс зүйн хувьд бол хүүхдэд ажиллаж болдоггүй. Яагаад вэ гэхлээрэ шинжилгээ өгөхөд хүртэл бидний одоо гарсан хариунууд нь өөр байдаг. Тийм. За дээрэс нь одоо шинжилгээний одоо нөгөө норм те хэд байх ёстой юм бэ гэдэг нь үзүүлэлтүүд нь баг зэрэг өөр байдаг. Тэр нэ зөвлөгөө өгөх боломжгүй. Тэр за тэгвэл хүүхдийн хоол зүйчээр сурыг гэл. За тэнгуүтээ тэрийг сураад дээрэс нь ингээл ядж яхад нөгөө яг ковидын үе таарсан гэртээ суудаг яг тэр үедээ бол би үнэхээр мэрхсэн. Сурах одоо орчин болцоо нөхцөл бүгд бүрдээд. Тийм. Тэгээд би ерөөсөө 24/7 тэр нөгөө офисын өрөөндөө компьютер асаалттай бүр унтахгүй 3-4 сургалтанд зэрэг орцсон. Тэрнээ бүгдэнд нь ингээ ороод миний дэвтрүүдийг харуул одоо хидэн бот гарахаар тэгэл бичээл гараар өстой ихтэл бичдэг байлаа. Тэгээ нөгөө Оросд сурдаг байсан болохоор нөгөө Оросын цагаар дадаа нөгөө баг шүн Монгол шүн болж байгаа ч Оросд нэг орой морой тэг өдөр болж идэг. Тэгэл ерөөс 12-оос хойш би ингээл за бүгдээр ингээ унтуулаад тэгэл өөрөө сэргээл би сэргээл тэгэл бүх хичээлээ хийгээл тэгэл сурсаар байгаад 20 гаруй сертификаттай болчлоо. Тэгээ дипломаттай болчлоо. Олон улсын хоол зүйчийн эрхээ авлаа. Тэгээд нөгөө олон улстай бол хааж утсан би энэ одоо мэрэгчлэрээ ажиллах эрхтэй. Ер нь бол одоо энэ хоол зүйч гэдэг мэрэгжил амар сонирхолтой. Тэгээд сүүлийн үед сонирхолтой. Би яг хүүхдтэй болоод аягүй сонирхож дорлсон байхгүй энд. Тэгээд хүүхдүүдэд ч гэсэн одоо оюутан 10 жил төгсөж байгаа хүүхдүүдэд би айгүй их сургалт одоо орж байгаа. Яагаад хоол зүйч болох ёстой юм бэ гэх тээ. Олон хоол зүйчтэй байж иж бид нар энэ одоо буруу хоолтын дадлыг бид нар өөрчлөх боломжтой. Ганц хүн ярих нэг өөр. 100 хүн ярих нэг өөр. Одоо юу 10,000 хүн ярих нэг өөр те. Тэр яг нэг ижилхэн одоо ёс зүйтэй зөв мэдээллийг те одоо шинжлэх ухаанаар батлагдсан мэдээллийг олон хүн ярих юм бол энэ ч суун штэ тархи. Тийм штэ яг үнэ. Тэгэхээр юу байна? Хүүхэд бол хоол зүйн одоо
хоол идэж гин хүүхдийн амаар хоол орж гин те. За тэр зүйлүүд ингээ оронгууд л яг давхцаа дарсны харшил ч юм уу эдэр ингээ дандаа уялдаатай явж идэг те. Яг үнэ. Тийм манай ерөнхий ивент тэтгэгчээр Baby Bio Easy Farm хамтарч ажиллаж байгаа. Тэгээд эдний болохоор яг органик харшилтай хүүхдүүд ч гэсэн эзэн одоо ямар нэгэн харшил үүсэхгүй хүүхдийг одоо нөгөөс харшлын сэдрээхгүйгээр бүх орц найрлаганд орсон байдаг. Тэгээд энийг бэлгэлж байна. Баярлаа. Ямар хөрхий. Яг нөгөө нэг органикаараа ногоо бол яг ногоогоороо жимс бол яг жимсээрээ. Тэгээ задлаад үтсэн ч болно. Задлаад үсэх юм уу? Үзчихлээ. За ер нь бол жижигхэн ийм нөгөө юу ч юм шиг санагдлаа. Удааны каш. Одоо нөгөө нэмэгдэл хоолнд өнгөж хүүхдүүд орж яваад одоо сонголт айгүй их болчиж таргаар орох юм уу, будааны кашаар орох юм уу, юугаар орох юм те. Тэр бүгд нь нөгөө бид хэдийн сонголт болцсон болохоор миний зүгээс бол Baby Bio санал болгож байгаа. Санал болгоо. За тэгээд энэ болохоор Easy Farm хүүхдийн арсны дерматиз ер нь харшил диатезэнд номер 1 гэж би бодоод байгаа. Яа тэгэхээр миний хүү бас харшилтай байсан. Тэгээ яг эдний бүтээгдэхүүнийг хэрэглээд бит хоёроо айгуу сайхан байгаа байхгүй. Тэгэхээр би бас энийг оролцогч ээжүүдтэй бэлэг болгоод тэгээс хэрэглээд үзээрэй. Гэр бүлээрээ бас хэрэглэж болно. Эмэгтэйчүүдийн арьсыг бүр үнэхээр гоё ялгана. Хэрэглэж үзсэн үү? Үзээгүй. Өдгөл үзээрэй зөө. Тэгээ надад хэлээрэй дараа. За тийм маш их баярлаа. Манай ерөнхий ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа. За хүүхэд төрсөн цагаас 6 сар хүртэл эхийн сүгээр хоол. За магадгүй ээжийн сүгээр одоо нөгөө сүүлийн үед эхийн сүний харшил гэж аягүй юм байдаг болцсон байна. Тэгэнгүүт л нэмэгдэл сүү. Тэ нэмэгдэл сүүгээр ингээд угжаад хооллоо 6 сар хүрлээ. За тэгэнгүүт л 6 сараас хоошоо яг тэр сүүнээс тэ хүүхэд маань хангалттай шимт хижээлээ. Авч чадхаа боллоо. Тийм учраас нэмэгдэл хоолнд оруулъя гэдэг жаа. Тэнгүүд л одоо маш олон сонголтуудын донд бид нар амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр за таргаа авах юм уу? Будаага авах юм уу? За боли бүр ногоо авах хэрэгтэй юм уу гэл ингээ эргэлзээд байгаа байхгүй. Тэгэхээр миний бодол нэг юм байгаа. Би ч юм бол энгийн нэг ээжүүдийн төлөөллөө штэ. Тэнгүүд миний бодол болохоор би бол тарган дээр босон. Яа тэгвэл тараг маш их сүн хүчлийн бактериар баялаг байж гин. Тэгээ тэр жижигхэн ходоодонд ингээд мэдээж өнгөр тогтоож гин сүн хүчлийн бактериараа баяжуулаад өгч гин. Тэнгүүл яг бэлтгэгдээд байгаа юм байна гэж би ойлгосон байхгүй юу. Тэгээ нөгөө хүний нөгөө ашигтай бактери чинь гидсэн 70% ингээд байж идэг. Тэгэхээр би яг таргийг л зөв юм байна гэж бодоод байгаа. Тэгэхээр яг одоо би бүр хоол зүйчээс би яг энийг л бүрстэ баттай олгож асууя гэж бодоод байсан юм. За юунаас эхлэх вэ гэхээр хүүхдийн 6 сарнаас эхлэхгүй. Ээжийн жирэмсэн болоод эхний одоо ис бүрдсэн өдрөөсөө л эхэлнэ. Хоолтон дээр л анхаарах нь. Хүүхдийн тэр иснээсээ ахуулж бодно. Тэгэхгүй бид нараа одоо хүүхдээ хөгүүлж агаад тий одоо хүүхдийн одоо харшил бүр хин сүүнээс хүртэл байна гэдэг нь шүү дээ. Тэр хин сүүнээс нь харшлаад байгаа юм биш байхгүй юу? Ихийн идэж байгаа зүйлээс нь харшлаад байна шүү дээ. Тийм. Хүүхэд ихийн сүүнээс харшлна гэж юусоо тийм байхгүй. Угаасаа ингээ гайхаад байсан. Тийм угаасаа одоо энэ байгалийн тэ жам шүү дээ. За тэгэхээр эмэгтэй хүн жирэмсэн боллоо тэр мөчөөсөө эхний 1000 өдөр тийм хамгийн чухал гэж үзэж байгаа. Ер нь бол 1000 өдөр гэдэг нь за жирэмсэн байхдаа за нэг 10 сар тий. За тэнгуүтээ хүүхдээ нэг 2 жил тий нэг 3 нас хүртлээ яриа наахна. Хүүхдийн хоолтон дээрээ бол ээж хүн 100% хариуцлагатай хандах ёстой. За хариуцлагатай хандах гэдэг нь ээж өөрөө зөв хооллох ёстой байхгүй юу? Тийм байна. Хүүхдийн харшил юунаас үүсдэг? Гинт данга гараад ирнэ гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ээж нь юу идэж ийсэн, ээж нь ямар юм ууж ийсэн, ээж нь ямар одоо нойртой байсан, яаж амьдралын ямар хэм маягтай байснаас хамаарат хүүхдийн өрөвслүүд, хүүхдийн харшил, хүүхдийн бүх асуудлууд ээжээс л болж байгаа. За би ганц бас нэг юм тодруулъя зэ. За ээжээс ингээ болж гинэ гингүүт нөгөө бас одоо ийм судалгаа гадаа шүү дээ. Удамшдаг харшил бол удамшаад байна. Удамшин аав нь харшилтай, ээж нь харшилтай, хүүхэд нь угаасаа харшилтай. Төрхөн тодорхой. Гээ тэгээд байгаа тий. Тэгэхээр энэ тал дээрээс ер нь ааштай тий одоо маш олон зүйл юм яриад байна шүү дээ. Одоо бид нар одоо нөгөө 100 жилийн өмнө амьдарч байсан хүмүүс харшилтай байсан уу? Ер нь баг харшилгүй байдаг байсан байхгүй юу? Орчин үед бол 10 хүний 7 нь харшилтай байна тий. Ямар нэгэн юмны харшилтай. Тоосны одоо юу гэдэг ургамлын, хоолны тий одоо үнэртэй усны, хими одоо энэ ариутгах бодисноос гэдэг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө бидний эрүүл мэнд
буюу бидний дархлааны систем маш сул байгаа учраас тэр нэг жижигхэн бактериудаас жижигхэн тэр одоо юу гэдэг тоосонцруудаас бид өөрийгөө хамгаалж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээ үүнээс болоод энэ одоо нөгөө дархлааны асуудлаасаа болоод энэ хүндрээд яваад байгаа байхгүй. Тэгэхээс олдмол байгаа харшил одоо юу гэдэг аав ээж хоёулаа олдмол харшилтай байж ич хүүхэд заавал төрөлхийн харшилтай байх албагүй байхгүй. Тийм. А яг нөгөө юу гэдэг архаг харшилтай юу гэдэг сүүний хүнсний нөгөө 8 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс хүн харшилдаг тийм самарнаас, сүүнээс, загаснаас, за өндөгнөөс гэл тийм ийм одоо төрөлхийн харшил яг удмаар дамжигдах магадлал нь 50% таа. А тэгэхээр би харшилтай байлаа гэд заавал миний хүүхэд бол харшилтай байх албагүй. Тийм байна. За тэгэхээр нөгөө яг таргалтан дээр бас нэг ганц нэг юм судалгааг ярьж өгье. Яадаг вэ гэхээр эрэгтэй хүн таргалттай байвал 70% хүүхэд болвол таргалтын эсийг нь ааваас авдیں۔ Тэгэхээр бүсгүүчүүдээ эрэгтэй хүнийг сонгож авахдаа айл болох таргалтгүй турхаа залуучуудыг сонгож аваарай гэсэн зөвлөгөө өгч байна. Ингэдэг лаг турхаа залуутай сац ингээл ээжсэн чинь 2-3 жилийн дараа ингээл таргалаад ороод ирдэг нөхөр нь. Тэр ороод ирдэг штэ гэдэг нь хин таргалуулч юу? Нөхөр өөрөө л таргалсан ба. Үгүй штэ. Бид нар бас тус болж байгаа штэ тийм. Дуртай хоолыг хийж өгөөл, дуртай нөгөө бидний бас их том алдаа яадаг вэ гэхээр одоо хайртай болохоор тэг нөгөө хоолныхаа дээжийг өгнө. Дахиад идэхүү, дахиад хийж өгнө. Ийм юм идэхүү гээл те. Гахаа юм уу? Яагаад тэр хүнийг ингээд ийм их хоолоор ингээд хооллоод байгаа. Тэр хүндээ хайртай юм бол яг тэнцвэртэй тавгны зарчмын ав, ногоогийн, жимсийн, тэг махын, нүр тариаг нь маш гоёор бэлдээд ганцхан тавгийг өгөөчтэй. Яагаад тэр хүн 2 3 тавг нэгдүгээр хоолоо идэнэ. Хоёрдугаар хоолоо идэнэ. Араас нь бистэ бялуу чамд хийж өгсөн. Бялуу идгээ гээл те. Гэхдээ тэгэж хайр гарахгүй тий. Тэгсэн чинь тэр одоо тий бас өөрийгөө нэг гахааг бодсон юм уу? Ингээл өгснээ нэтэж. Тий бас ингээд нэг зэнзүүрлмээр байгаа байхгүй тий. Тий, ер нь тэгээд юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхлээрээ таргалалттай эрэгтэй хүнээс тий 70% нь хүүхэд нь тэр нөгөө өөхийн эсийг авдаг байгаа шүү. Тэр нөгөө аав нь маш их нөлөөлж байгаа тий. Тэр хүүхдийн одоо тэр өөхий их байх уу бага байх уу гэдэг дээр нь аав нь нөлөөлөд байна шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд ялангуяа тий ирчүүдтэй маш их анхаарал хандуулах хэрэгтэй юм байна. Хөргөчөө бид нар айгүй гой цэгцтэй авч явах хэрэгтэй юм байна тий. Эрүүл байх хэрэгтэй юм байна. Яг үнэн. За дээрэс нь одоо хамтын ярилцах хэрэгтэй шүү дээ. Хоёулаа урт хамт насалъя тий. Одоо айгүй муухай судалгаа байгаа шүү дээ. Ялангуяа Монголд тий 9 насаар эмэгтэйчүүд илүү амьдраад байна. Тэгээ бас энэ дээр нь одоо нөгөө хошин ийм зөвлөгөө байгаа шүү дээ. Бараг 9 дүү хүнтэй суугаарай тий. Хүүхнүүдээ тэгжиж нэг энэ тэнцүүхэн явах нь шүү. Тэгэхээр нөгөө тэгмээргүй байна. Тийм шүү. Эрэгтэй хүнийг аль болох удаан тий эрүүл хамт хүүхдүүдээ хараад аж зээнрээ хараад ингээ ад жаргалтай ингээ тийм одоо юу гэдэг хөшөрмөрөн штэ. Гэтэл ингээл дандаа ирчүүд өвдсөн байна. Одоо цэсний чулуутай байна, бөөр нүвжин, илэг ингэж таг гэх амар их асуудлууд байдаг. Тэгэхээр ер нь бол энэ хоололт ганц хүүхд гэхгүйгээр тий ерөөсөө л хүүхдийг төлөвлөж явах та тэрнээсээ ахуулаад ер нь эрэгтэй хүн өөрөө эрүүл байна уу? Эмэгтэй би өөрөө эрүүл байна уу? Тэгжиж энэ хоёр одоо эрүүл хүнээс эрүүл ис үсээд эснүүд нь үржээд бэби болж шүү дээ. Тэгэхгүй те нэг нь эрүүл нэг нь одоо юу гэдэг одоо баг зэрэг эрүүл биш байгаад ах юм бол яах вэ? Мэдээж жижиг ноо үүсчил таараа. Тий. За тэнгуүтээ жирэмсэн болчингуудаа дураараа иддэг эмэгтэйчүүд. За тэгээ тэрийг маш олон шалтгаанаар одоо нөгөө далталтын тэр одоо нөгөө нэг тий өлсөөд энэ ягаад ивэл би хоёулаа гэдэг ч юм уу тий. За 6 сар хүртэл тий жирэмсэн 6 сар хүртэл одоо 2 дахь триместр дуустал тий. Эмэгтэй хүн нэмэлтээр ер нь бол өмнөх амьдралаасаа өөрчлөгдөх шаардлага юм байхгүй. Тий. 2-5 гитэх шаардлагагүй л гэсэн үг байхгүй юу? Тий. Зааны үсрээд 200-300 калориор л нэмэхэд болно. За тэнгуүтээ одоо эмэгтэй хүн бол яг гормоны тэнцвэргүй байдал үүсдэг. Яагаад вэ гэхээр нөгөө эстроген, прогестерон гэлтгэл айгүй олон тий дааврууд маань нааша цаашаа хэлбэлзээд байгаа учраас тэр нь өөрөө бидний яваад энэ ааш харанзан аашинд их нөлөөлөд дээ шүү дээ тийм. Нөгөө тэгэл нэг ингээл уйлмар санагдаал, нэг инээмэр санагдаал, нэг ингээ гомдмоор санагдаал. Тэр бүх юм чинь гормонтой холбоотой. За тэнгуүтээ гуниг л хаар, гутар хаар ингээ жоохон сэтгэл таагүй болохоро яамаар байгаа вэ гэхлээрэ нөгөө аж аргалын гормоныг авмаар шүү дээ. Тэ хаппи болмоор байна. Юунаас бид нар хаппи болдог вүлээ?
юунаас happy болдог вэ? Одоо тэгэл нөгөө идэх дуртай юм аа Тийм тий. шүү дээ. Эсвэл бол нөгөө за яг ихэнх эмэгтэйчүүд дуртай амттай зүйл идэхээр айгүй happy болдог шүү. Харин тий. Тэгэхээр нөгөө яг уу юу яаж ийн баг зэрэг одоо жин нэмжээн тий ингээд жоохон ингээд ийн тэгээд ийн гингүүт нь тэр дандаа нөгөө сэтгэл зүйтэй холбоотой учраас тэрийг ин одоо ад жаргалтай гормон ялгаруулахын тулд янз бүрийн нэмэлтээр баг багаар чихэр жимс ингээ идээд байна тий. За тэнгуүтээ төрөх цаг болсон чинь 30 кг нэмсэн байдаг. Яаж бүр анзаараагүй. Ингээл тий. Нэг л мэдгээд л ингэсэн байсан. Тэнгуүтээ ер нь бас нэг юм түгээмэл бодол яадаг вэ гэхээр төрөөд тэр нэг 30 кг алга болчихно гэж бодож байгаа байхгүй. Тий. Төрөхөд бол нэг 6 кг л хасагдана. Хасах уу? Зарим нь бас хасахгүй байдаг тий. 5-аас нэг 6 кг л хасагдана. Бэбийн том байх юм бол тий 4 кг жинтэй хүүхэд гаргасан бол тий нэг 2 кг орчим тий нэг ус тий одоо ихс гэдэг ч юм уу тий юм байгаад байгаа байхгүй юу. Тэгэхгүй тэр 30 кг чи шууд баг гэл алга болохгүй. 6 кг нь хасагдлаа нөгөө үлдсэн 24 кг яах юм. Тэгээд нөгөө after birth depression гэдэг чинь тий нөгөө сэтгэл готрол чи юунаас үүсэж байгаа юм гэхээр нөгөө буцаад туранхаа болчихно гэж бодож исэн чинь нөгөө талент харсан чинь амар том хүүхэн байгаад идэг. Надад яг энэ асуудал үүссэн шүү дээ. Би нөгөө нэг ингэсэн байхгүй. Би чинь ерөнхийдөө туранхаа 45 илтэй байжгаад 60 гараад төрсөн юм аа. Тэгэл би чинь яг ингэж бодож байгаа байхгүй. Окей би угаасаа туранхаасан. Төрөөл би туранхаа олчихно. Гээл хүүгээ төрсөн. Тэгтээ ингэсэн 10 ил ассан бэ. Төрөө шууд 10 ил ассан байхгүй. Тэгчээд эмнэлгээс гарахад ингээ гутлаа өмсөд ингэсэн чинь нөгөө нэг гидсэн маань ингээ бэж идэв. Байлгүй л яах вэ? Тэгээд би яг тэр юу ээ? Би төрсөн штэ. Энэ яага байж байгаа юм бол гэж би яг бодсон юм байна. Тэгээ яг тэндээс ахуулаад яг би ядтай. Би ингээд өөрөөрөө ингээд турчдаг. Тэнгүүл ихэвчлэн эмэгтэйчүүд тэгдэг байх нь тий. Яг тэндээс нөгөө хүсчээсэн юм байхгүй болонгууд л яг нөгөө депресстэйж эхэлдэг байх нь. За тэнгуүтээ нөгөө жирэмсэн байх үедээ буруу хооллоод байна шүү дээ. Тэр нэг 30 кг нэмэхэд чинь буруу хоолсоор агаад тий. Дураараа чихэр идэн, дураараа цагт иддэг. Тэгин шүн босоод одоо юу зурагтаа үзээд юм тэгсэн мөртлөө нөгөө хөдөлгөөн багасчдаг. Ихс багасдаг. Ихс багасж байгаа. Тэнгуүтээ нөгөө зарцуулж байгаа калори чинь буураад идэж байгаа калори чинь нэмэгдэхээр чинь тэр одоо хэмжээгээр таргалалт айгу хурдан явагдаж байгаа байхгүй. За тэгээд таргалалт гэдэг нь өөхий эс ер нь бол одоо үүрэг нь юу юм бэ гэхээр токсик буюу энэ хортой бодисыг одоо бие дотор гүйлэхгүй тулд өөртөө ингэ шингээгээд авчдаг байхгүй юу? Өөхий эс. Ер нь бол биднийг хамгаалаад байгаа хөрхий. Тийм биш тий. Муухай зуухай юмнуудыг чинь өөртөө шингээгээл өөртөө ингэ за ингээд би хадгалчлаа чамайг аюулгүй байдалтай байлгаж байгаа шүү гэж хамгаалж байгаа байхгүй. Тэнгүүтээ их одоо хортой тий сахар тий одоо юу гэдэг давсны хэрэглээ өндөртэй одоо будагч ч юм уу тий ямар нэг канцероген тий ямар нэг одоо хүнсний одоо юу гэдэг органик биш тий ийм орц найрлагатай хүнсний бүтээгдэхүүн чинь дандаа биед хэрэггүй зүйлс байдаг. Тэгээ тэрийг идлээ тэрийг нөгөө өөхийн эс маань ингээ хадгалж байгаа байхгүй. Тэгээ хадгалсаар агаад амар их өөхийн эстэй болчхороо яах вэ? Би чинь хортой бодисор дүүрээд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэл нөгөө бидний витамины дутагдал тий нөгөө шимт хичээлийн дутагдал чинь одоо шимэгдэхгүй байгаа нь бие организм дотор чинь айгүй их одоо ингээд хадгалагдсан юмнууд их болчгоор бас нөгөө бодисын солилцоо баг ингээд нэгс зогсчихж байгаа юм шүү дээ. Явж өгөхгүй шүү дээ. Явах хэрэгтэй байгаа юм чи явж өгөхгүй тий. Тэгэхээр нөгөө би жирэмсэн байхдаа ингээд өлсөдөө гээгүй шүү. Зөв хоолоо тий бид нэр идэх ёстой. Би өөрийнхөө төлөө хариуцлага үрж байгаа юм биш. Бэби тий миний хүүхдийн ирээдүйн эрүүл мэндийн бас хариуцлага надад миний гарт байна. Тий. За тэгэхээр би зөв хоолоод байх юм бол хүүхдийн тий одоо энэ бүх дотор эрхтнүүд ялангуяа уушиг, элэг, за бөөр гэл тий энэ бүх эрхтнүүд чинь бүрдэж байх үедээ би тэр үедээ за магадгүй халуун ногоотой хоол идэх юм бол тэр уушиг нь ямар муугар нөлөөлнө гэж. Амар муу шүү дээ. Тийм үү? Тий шүү дээ. За тэгэл хүүхэд харшилтай болох нь номер 1. Тэгээ ээж бүсгүй болвол хариуцлага заавал үүрэх ёстой байд юм аа тийм. За тэнгуүтээ бид нар ер нь бол одоо энэ хэр хүүхэд ирүүл байх уугүй юу гэдгийг яаж мэдэх боломжтой юм бэ гэхээр ээж хэрэг таргалсангүй юутай холбоотой. Тийм. Ээж нь амар их таргалсан байх юм бол хүүхэд таргалтай төрөх юм байна, шууд өрөвсөлтөй төрөх магадaltaй байна, харшилтай төрөх нь тодорхой. Тийм. За тэнгуүтээ хүүхэд гарлаа. За тэгээ бид нар 6 сар хүүхэлдэг.
За тэгээ хүүхүүлэхдээ бид нэр сүү оруулах гэдэг яадаг үлээ. Янз бүрийн арга ашиглаад нь штэ. Борцгоо идэж чинь сүү, шар бодоотой сүүгээ ууж гин гэл те. Энэ бүх хүнсний бүтээгдэхүүн ер нь бол бие организмд өөх болж л задарна. Оо тийм үү. Тийм. Тэгээд нөгөө би сүйтэйцээ одоо нэг аягийг уухад 120 ккал авахгүй юу. Тэгээд би ганцхан аягаар дуусахгүй штэ. Тэгээ штэ. Бараг бүтэн одоо халуун саваараа нууж литрээр нууж штэ. Тэгэхээр нөгөө бид нар энд калори байхгүй зүгээр л ингээд шингэн ууж байгаа гэж бодож байгаа боловч эн чинь бүгдээ калори уучлаарай. Тэр чигтэл халуун сав калори уучж байна штэ. За тэгэл нөгөө кофе гэл тийм нөгөө янз бүрийн амтлагчтай юу гэдгийг сироптай, сахартай кофе уулаа, ундаа уулаа, газтай ундаа уулаа бид нар зүгээр шингэн ууж байгаа гэж бодож байна үгүй штэ. Эн чинь бүгд калори. Одоо түрүү нэг ингэсэн штэ. Ээж нь хэрийг чинь нэмсэн. Тэрийг дагаад хүүхэд одоо нэг заа асуудалтай тийм нэг. Тэнгүүд л би одоо ийм асуулт асуух гэдэг байхгүй. Угийн ингээд одоо цаанаасаа ингээд жин нэмэгдээд идэг төрлийн хүмүүс байдаг да. Тим юм гэж эсвэл огт байхгүй юу? Цаанаасаа яаж нэмэгдээд байгаа? Одоо ингээд хүмүүс ярьж усуусан ч би жин нэмээд байна. Би ингээд зөв одоо ногоогоо алгын чинээ ногоогоо өдөрт идэж байна би. За ингээд уурга авж гин би. Яг л нөгөө нэг хоол зүйчийн хараал яваал ингээд л би хүүхдээ тэгээд л ингэж идэл би эмчдэр атсан чинь 15 ил нэмсэн. Эсвэл 20 ил нэмчихэд. Ингээд тийм хүмүүс ер нь байдгүй. Ус уугаад жин нэмдэг хүн байдгүй. Байхгүй. Тий. Яагаад жин нэмээд байгаа юм бэ гэхээр мэдээж илүүдл калори байна. За ингээд би ус л ууж байгаа, ногоол идэж байгаа гэж хэлж байгаа хүн болвол хутлаа ярьж байгаа. Таргалалт хоолтой шууд холбоотой. Зүгээр л ус уугаад ус ямар ч калоригүй. Та яагаад жин нэмээд байгаа юм бэ гэхээр аль эсвэл сахар ихтэй юм идээд байна, тий? Анзааралгүй. Одоо чинь нэг чихрэн дотор тий одоо юу гэдгийг жижигхэн юм нэг 10-15 г чихрэн дотор 70-80 ккал байдаг. За тэнгуүтээ түүнээс 10 гэдэг юм. 10 гэдэгт амархан шүү дээ. Тийм шүү дээ. Тийм жижигхэн чихрнүүдийг кино үзэж явахдаа кино гинэ. Кино үзэж явахдаа 10 ширэг идлээ 700 калори. Тийм. Тий. За нэмээд юу гэдэг нэг стакан гацтай ундаа уулаа 300 калори нэмэглээ. Ингээ 1000. Би ихтэй баг юу ч хийдэг байгаа зү. Яг нэг тодорхой хоол идэг байгаа зү. Тэг би баг юу ч иддэггүй. Гिचчих болж штэ. Өглөөний цай байхгүй, өдрийн хоол, оройн хоол байхгүй. Тэгээд жохон л мэдсэн. Гингүүт нь тэр нь баг бүтэн 2 хоолны тэг өглөөний цай, өдрийн хоолны калори нэмээд бүгднийг идсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүн ногоо их идэх тусмаа маш их витаминыг хүүхдэд өгнө. Тэгэхгүй зөвхөн сүйтэй цай, борцог, мах хэрэглээд ах юм бол жинэл нэмэх юм бэлээ. Тий. Нөгөө С аминдим хаана байгаа. Хүүхэд өөрөө гинт ингээд таанаас ч хамаагүй агаараас гэд С аминдим залхичихгүй шүү дээ. Энд чинь нэг процесс амаар орж ирэх нэг процесс байна шүү дээ. Хүн бие организм витамин, минералыг боловсруулдаг. Тий. За ингээд одоо би чинь сайхан хөхүүллээ. Тий хүүхэд маань сайхан хөхөөд. За би ингээд төрүүлснээс хойш ингээд энэ өдрүүдэд ингээд аюул лаг байж байгаа заяа. Одоо ингээд байж энэ да хөхүүлж байна. За тэгээд 6 сар хүрлээ. Нэмэгдэл хоолнд 6 сараас угаасаа орхон тодорхой. За тэгвэл одоо би юугаа сонгох вэ? За хамгийн түрүүнд бол энэ бол яг уу Монголын уламжлалтаас баг зэрэг өөрчлөгддөг. Одоо юу гэдэг юм өөр байдаг. Би бол нэг олон улсын стандартыг ярьдаг. Тий олон улсын одоо хоол зүүн зөвлөгөөнүүдийг ярьж байгаа. Тий нөгөө гайдлайныг ярьж байгаа. Тий. За тэгээд Монголд бол арай жоохон өөр. Тий нөгөө ер нь бантангаар оруулах гэдэг ч юм уу. Тий ер нь нэг тиймэрхүү. Гэхдээ бантангаар бор хоолнд оруулсан нэг гим бол анзаарагддаггүй. Тий. Гэхдээ яг уу зөвлөгөө нь бол тий нөгөө олон улсын зөвлөгөө нь юу байдаг вэ гэхээр ногоогоос бид нар оруулах хэрэгтэй байдаг. Хоолндоо. Тий. За тэгээд ногоогоо бид нэг удаа өгөөд хүүхэд ларав гаргацдаг шүү дээ. Тэгдэг. Тий. За тэнгуут яна таалагдаагүй дахиж энийг өгж болохгүй гэж зогсож болдгоо. Нэг хүнсийг бүр одоо судалгаа байдаг. Америкийн нэг айгүй супер судалгаа байдаг. Тэр нь 10-аас 12 удаа хүүхдэд нэг хүнсийг өгөх ёстой. Хүүхдийн одоо ходоод чи ер нь бол ийм маш цэвэрхэн байгаа гэсэн үг шүү дээ. Зөвхөн ээжийн сүү ууж байгаа байхгүй тий. Өөр юм ингээд боловсруулах одоохондоо чадваргүй гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө хоол боловсруулах маш олон ферментүүд байдаг. Тий. Нөгөө задлах. Одоо шинэ махыг бол нэг фермент задлана. За төмсийг нэг өөр фермент задлана, сүг өөр фермент задлана тий. Одоо шинэ сүг бол одоо лактозыг лактаза гэдэг фермент задлана гэл айгүй олон төрлийн ферментүүд байдаг. За тэнгуүтэ хүүхдэд тэр ферментүүд бүгд байхгүй шүү. Оо за. Тий. Одоо жишээ нэг хурцаар ярих юм бол iPhone 1 байхгүй юу? Тий. За тэгээ бүх зүйлийг боловсруулж чадах нь одоо юу гэдэг iPhone 15. Тийм баг багаар
хөгжинэ гэсэн үг байхгүй юу? Тэр нөө ферментийн ялгаруулалт. Тэрийг бид нар багаар ингүүлж явах юм тий. Тэгэхээр ингэж ийсэн. Одоо би чинь бас харьцангуй бас хожуу төрөлтөндөө орноо. Хэдтэй төрж ирсэн? Би чинь 27 настайдаа төрж ирсэн байхгүй юу? Тэгээ яг тэр үед бол манай нэрээ ерөнхий ивент тэтгэгчээр Манчкин ажиллаж байгаа. Яг тэр үед ингээд Манчкин гээд яг би болж исэн. Яг надад л айгу тустай дэмтэл болж байгаа юм л та. Би ч нөгөө анхлан төрсэн ээж болохоор ингээд яг юугаар оруулахаа мэдэхгүй байжаал. За яг таргаар оруулъя гээл. Тэгэл ингээд аяганд нь ингээд тавиал өгөнгөл нөөс ч юм аа гэл аваа шít. Тэгээ юу идэхгүй штэ. Тэгэл за яад юм блэ гэж бодчихсон чи яг нөгөө Манчкин ингээд наалддаг юм ширээн дээр наалддаг аяг гараад ирээд тэгээд нөгөөдөг чинь ингээд л авч чадахгүй штэ. Ваа эн чинь л ахгүй гэж бодож байгаа. Тэгээ байжсэн чинь нөгөө ээжүүд ийм алдаа гаргаад байна. Хүүхдийнхаа нөгөө хооллолтон дээр халуун хүүтний нүд гэдэг. Тэгсэн чинь Манчкины нэг гоё юм юу байсан гэсэн чинь халуун байх юм бол өнгөө хувирчин. Ингэсэн чинь хүүтэн болоод өнгө нь хуучин хэвэндээ орчин. Тэгээ тэр зэрэг надад айгүй бас нөгөө хүүхдийнхаа хооллолтын нөгөө эрүүл зөв хооллолтын тэр суурийг бас зөв тавьж өгсөн гэж бодсон. Хэрвээ тэр халбага авахгүйсэн бол өстой нэр ингээл авах нь шүү дээ. Тэгээд ингээд гулсуулж оруулна гэсэн шүү дээ. Тэгээ би яг нөгөө таргаар оруулчаад яг тэгж бодчихсан байхгүй. Эхлээд ингээд өгсөн чинь ингэж байна. Тэгэхээр энэ дургүй байна. Гэт дахиад ингэж байна. Тэгээ яг нөгөө уйгахгүй яг тэрийг ингээд удаан хугацаанд өгөхтэй юм байна л да. Тэгжиж яг нөгөө хүүхэд маань сонирхоод 7 хоногийн дараа тэрийг өгөхөд энэ нөгөөх нь штэ. Эн чин нэрээ юм амттай штэ гэдчихэд тэгэнгүүт л дахиад нэг юм нэмээ оруулаад ирж байгаа байхгүй. Тэнгүүл тэрийгээ бас ингээл ингэжсэн аа. Энэ тэр вэ штэ ингээ яг таниулах зүг юм бэлээ те хүүхдэд. Яг үнэ. За тэгэхээр нөгөө таниулахтаа хамгийн одоо харшил баг үүсгдэг. За тэгээд задлахад амархан зүйлс юу гэдэм бэ гэхээр ногоонууд байдаг байхгүй юу? Тий. За тэгэхээр нөгөө одоо хөнгөн боловсролтонд одоо ордог тий нөгөө бидний мэддэг шар хулуу, ногоон хулуу, брокколи тий. За тэгээд одоо нөгөө юу цэцэгд байцаагдаг ч юм уу тий. Ингээд ийм одоо ньютрал ийм ногоонуудыг тий хит их халуун ногооны амттай гэдэг ч юм уу тий одоо юу гэдэг улаан перцэр шууд оруулж болохгүй байх нь шүү дээ тий хит их халуун одоо тийм мэдрэмж төрүүлдэг аль эсвэл хит их одоо юу гэдэг чихэрлэг ч юм уу тий шууд одоо жимсээр оруулж болохгүй байгаа байхгүй юу яг л юм ньютрал амттай ногоогоор бид нар хоолнд оруулаад тэгээ тэрийг уугахгүй одоо тэгээ өгөх хэрэгтэй. Гэхдээ ингээ бид нар юу гэж боддог вэ гэхээр одоо бүтэн давгаар нь дуусгана гэл ингээд тий. Тихгүй. Яадаг вэ гэхээр бидний угаасаа хөхүүлж байгаа учраас ер нь бол хангалттай хүүхэд авч байгаа. Шимтэж хэлээ. Гэхдээ нэмэлт дээр бид нарт эхний өдрөөс ахуулаад ганцхан цайны халбаг өглөө хангалттай. За ингээд нэг 4-5 хоног явъя. Ганцхан халбгаар. Тэрний дараа 2 дахь ногоогоо оруулаад игэв. За тэгээд амтлахгүй. Давас, сахар хийхгүй, перц, мерц хийхгүй. Бидний амтлах чадвар, хүүхдийн амтлах чадвар шал өөр. Харин шал өөр юм лээ. Хүүхэд зөвхөн ээжийн сүүг идэж үтсэн юм байхгүй юу тий. Тэгэхээр одоо бид нар шигтэй юу гэдгийг хавирга идэж үзээгүй. Тэгээ докторитан идэж үзээгүй. Тий одоо юу гэдгийг зарим идэж үзээгүй. Амтыг нь мэдхгүй. Тэгэхээр бид нар маш их одоо ногоог амтлуулах тусам дараа нь хүүхэд тэрнийг байнгын идэх чадвартай болох байхгүй юу. Одоо чи нөгөө бантангаар оруулаад бантангаар дагнуулчаад тэгсний дараад нь миний хүүхэд ногоо идэхгүй. Энэ бол хиний буруу вэ? Ээжийн л буруу байгаа шүү дээ. Ээж аав хоёрын шүү. Ганц ээж биш. Тэгэхээр нөгөө бас л нөгөө хариуцлага яваад шүү дээ ээж тий нөгөө сургах. За тэнгуүтээ бид нар ногоогоо идүүлж агаад тэрний дараа ер нь бол будааны үр тариа руу орох нь зүг байдаг. Тий. За тэгэл юу гэдэг нэг хагас сар бол зөвхөн ногоогоор зэм алдаад тий. За 2 дахь сараасаа одоо 6 сарын одоо юу гэдэг 7 дахь сараасаа ярьж шүү дээ тий. 7 сарын эхний 15 хоног ногоогоор явуулъя. 7 сарын одоо 2 дахь 15 хоног буюу тий нэг 16-аас 30 дахь хоног дээрээ үр тариа. Тий. Гэхдээ үр тариаг бол маш сайн нухаж тий гурвалжинбудаа буцлаглаа. Давасгүй сахаргүй блендердлээ. Шууд ингээм нухаш болгоно. Тэг ширхэгтэй биш те. За тэгээ баг багаар гурвалжинбудаа маш их уургаглаг. За киноа будаа. Чандлаа, буталлаа өглөө. Ер нь тараг бол бас хүнд хүүхдийн ходоодонд бас нөгөө баг зэрэг хүнд хүнс гэж үздэг. Амьтны гаралтай учраас. Тараг ууг нь хүнд байх ёсгүй. Гэхдээ яг нэг их өсвөр нь амьтны гаралтай байгаа учраас тий одоо яг тараг мах сүү гэл тий ингээл нөгөө эднэр чинь аль болох жоохон хойш нь байвал дээр байдیں۔
За тэгтээ одоо Монгол хүүхдүүдтээр бас нэг өөр байгаа юм л да. Одоо би сая нөгөө олон улсын зөвлөгөө өгж штэ тий. Яг нөгөө би өгөх ёстой гайдлайн байгаа байхгүй. Монгол хүүхдүүдтээр баг зэрэг өөр байгаа даа. Ягаад вэ гэхээр угаасаа нөгөө Монгол бактери гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо Монгол хүүхдүүд таргаар оруулахад гимгүү байдаг. Ер нь анзаараад байхад. Гэхдээ аль болох ер нь бол ногоо тэгээ тарг. Тэгээ сая яг ингээл яриануудаа хоёлаа гоё ингээл багцлал би ботсон чинь яг миний нөгөө хоёр хүүхд дээр анзаарэгдэж байгаа байхгүй. Хүүдэрээ бол ингээл жинхэнэ одоо нөгөө зөөлхөн алахгүй бол болохгүй тий ингээл бараг л гаргаал тий. Тэгээл ч хүсснээ идэл хүссэн цагтаа унтаал юу хөдөлгөөн байхгүй. Тэгэл хүү маань жоохон хүндж төрсөн биеийн хувьд жин их нэмсэн айгу бие организм тий хүнд байсан. Тэгээ манай хүү одоо ингээл ерөнхийдөө жоохон ингээд таршилламтгай байгаад байгаа байхгүй. Тэгээ яг хүүгээ хоёр хүргээл дахиад жирэмсэн болсон. Тэгэд би тэндээс юу гэж бодсон бэ гэхлээр яг нөгөө л 1000 хоног. Би гэхдээ 1000 хоног гэж яг төлөвлөөд бодоогүй л дээ. Яг зүгээр яг өөрийнхөө туршлага дээрээс за би одоо л эрүүл байх хэрэгтэй юм байна. Яг энэ хүүхдээ олсноос мэдснээсээ хойш би бүх зүйлийг эрүүлэр хийх хэрэгтэй юм байна. Цагаан гурил мөрлөө бүр бүгдийг хассан. Тэгээл өстой йога хийнү, дасгалаа хийнү бүгдийг хийгээл нөгөө ногоогоо идэл, жимсээ идэл ингэсэн чинь жим баг нэмсэн нэгт хоёрт би бүр айгүй хөнгөн байдг юм бэлээ. Ингээд нэг хүүхэд би 100 хүүхэдтэйгээд байгаа штэ. 100 чин хүүхэдтэйгдээс ер нь хэцүү. Тэгэхэд айгүй хөнгөн шингэн. Тэгэнгүүтлээ эмнэлэг тачингууд айгүй өөрхөн гэл гаргасан хүүхдээ. Тэгээ одоо хүүхэд маань охин маань одоо ингээ хоёр хүрж гин. Тэгсэн чинь бас нэг юм харшлын суур мөрдөө ингээд надаа одоо ер нь ажиглагдахгүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө л нөгөө 1000 хоног гэдэг ийм чухал зүйл байдаг юм байна гэдгийг би одоо бас сая эндээс ингээ батлаад авчиж байгаа байхгүй. Тэгэхээр ээжүүд маань ч гэсэн яг нөгөө төлөвлөж байгаа бол яг энэ зүйлээ маш гоё төлөвлөөд эрүүл хүүхэдтэй болохын төлөө өөрийгөө бас сайн бэлдээрээ гэж хэлмээр. Яг үнэ. Тийм. Хүү охин хоёртой тий. Тэгэнгүүт хүү нэг өөр байна. Охин нэг өөр болоод ороод ир чинь тий. Тэгэнгүүт за охин дээр гэх юм бол би дөнгөж ялгааг нь мэдчихэж байгаа байхгүй. Одоо хүү охин хоёртой би яс. Тэгэнгүүт охин маань ингээд эрэгтэй хүүхдээс арай өөр хэрэглэх юм нь хүртэл ингээд өөр болоод ирж байгаа. Тэнгүүд л одоо өсний шампунаас ихсүүлээл ямрыг хэрэглэхий нүүрэнд нь түрхэх тосн ахаас нь ямар байх юм гээд тэгээ бит 2 сая сүүлд манай ерхий эдитгэгчээр Crazy брендийн Mind Me ажиллаж байгаа. Тэгээ би сүүлд энэ Mind Me-гийн охин ээж охин хоёрын шампуныг авч хэрэглэсэн аахгүй. Тэгсэн чинь яг болж гин. Би өмнө нэг ахыхын шампуныг ингээл хэрэглээлсэн чи өсөн нэг л ингээл арзаагаад тэгээ би ч нөгөө нэг охинтой ээж үзээгүй болохоор энэ яагаад өсөн арзаагаад байгаа юм болоо гэж бодоод исэн чи яг л нөгөө бие организм нь хоёр тустай хүн учраас яг л зориулагдсан бүтээгдэхүүнийг л хэрэглэх хэрэгтэй юм байна л да. Тэр түүнтэй яг ижилхэн хоолны тал дээр ч гэсэн яг тэгэх баха. Өсвөр нас чинь бас нэг ингээд эрэгтэй хүүхд халуун ногоотой хоол идвэл нүүрэн дээр нь юм гарах гад идэг, охин хүүхдээс арай өөр идэг ч юм. Тийм зүйл байгаа хаа. Ер нь энийг ярихаас өмнө би бас нэг саяхны нэг судалгаа яриадах юм. Ер нь бол Consumer Reports гэдэг сая 6 сарын өмнө гарсан юм. Энэ бол яг л одоо цоошин нэг судалгаа байдیں۔ Тэгээ Consumer Reports гэдэг нь Америкийн амар том судалгаа лабораторитой амар том судалгааны багтай юм байгууллага байдаг байхгүй юу. За тэгээ энэ байгууллага жил болгон айгуу гоё тийм сонирхолтой юм судалгаануудыг одоо нийтэлдэг. За тэгсэн чи яасан бэ гээд сая 1 сард бол нийтлэл гаргасан. Тэр нийтлэл хүн болгоныг шоконд оруулсан. За яасан бэ гэсэн чинь Америкийн бүх одоо хүнсний дэлгүүрүүдээр яваад за маш олон хүнсний бүтээгдэхүүний орц найрлагын шалгасан байна. За тэр дундаас 84 төрлийн одоо брэнд орц нь одоо битсэн байгаа одоо юу гэдэг нөгөө цаасан дээр нь тэг нөгөө шашган дээр битсэн байгаа орц нь дотор нь байгаа орцтой одоо таараагүй зөрсөн. За тэгээ юугаар зөрсөн бэ гэсэн чинь ерөөсөө пластик айгүй их агуулсан байна гэсэн мэдээлэл гарсан байдаг. За тэгээд фалат гэдэг нэг юм бодис байдیں۔ Энэ бодисоор ерөөсөө л одоо янз бүрийн пластик уут пластик одоо юм сав баглаа бодол хийдэг байхгүй юу. Тэгээд тэр бүтээгдэхүүн тэр дотор нь байгаад байна. За тэгээ бүр хүүхдийн бага насны 6-аас 8 сард идэх нухшин дотор олцсон байдیں۔ Йоо. За тэгээд аюултай сонсогдож байна, амар сонсогдож байна. За тэгээд нөгөө фаст фуд нь ялангуяа тий бургер, гамбургер, сосиск, хям ер нь бол одоо ийм боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд маш ихээр олцсон байна. 79% нь хүнд
пластик боловсруулах тийм бодис орсон байна гэж байгаа байхгүй. За тэгээд аюул нь юу юм бэ гэхээр маш ихээр одоо энэ пластикийг одоо тогтмол хэрэглээд авах юм бол ядгүй гэхээр ер нь бол хавдар үүсэх. За тэгээ сахарын шижин, за тэгээд өргүүдэл, за тэгээд дээрэс нь одоо энэ таргалалт гэдэг зүйлүүд маань ингээд айгүй аюултай зүйл нүүр тулах нь шүү дээ. Тэгэхээр энэ боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн тий одоо цэцэрлэгийн, сургуулийн, өсвөр насны хүүхдүүдэд өгмөргүй байна. Тий одоо жишээ нь бид нар юу гэдэг одоо мах өгөхгүй тий юу гэдэг хям, сосисэг янз бүрийн тийм юмны оронд мах өгье. Тэ боли. Одоо энэ боловсруулсан ялангуяа сосисэг хяманд бол хүүхдэд хэрэгтэй ширхэг зүйл байхгүй. Гэтэл бид нар өглөөний цайндаа тий талхан дээр нэг хям тавьж өгöd гаргаа авчиад шүү дээ. Тэнгүүтээ яг хайр тийм үү гэж асуумаар санагдтыг. Тэр дотор байгаа тэр бодисыг яагаад хүүхдэд өгöd байгаа юм бэ тий. За тэнгүүтээ чихэр жимсний оронд бид нар янз бүрийн ундаа авч өгöd. Тэ янз бүрийн одоо энэ лангуун дээр зарж байгаа 100% тэрний жуус, энэний жуус гэл тэ. Хэрэг 100% алюминий жуус байсан бол 1 кг одоо юу гэдэг 1 кг жууснээс 100 мл тэ 100-аас 150 мл шүүс гарна. Нэг алюм ямар үнэтэй вэ? 1 кг алюм. За нэг 10,000 төгрөг шүү дээ. За тэгмүүдээ иймхэн жижигхэн ундаа 10,000 төгрөг байх ёстой юм. Сав багла боодлын үнийг нэмчих юм бол бүр үнэтэй болох ёстой гоц. Гэтэл ягаад энэ ундаа чинь одоо 2,000 төгрөг байгаа юм бэ? Дотор нь яг юу байгаа юм бэ? Тэ? Тэгэхээр нөгөө тэгэж бид нэр хуурхаа болох хэрэгтэй байна тий. За тэнгүүтээ одоо юу авьяастай жигнэмэг тий. За мэдгүй одоо юу гэдэг авьяастай бичэн альсвал одоо сайн төрлийн бичэн гэж яриад байгаа боловч тэр дотор нь ямар их сахар байгаа илээ. Тэрний оронд авьяастайгой каш хийгээд өгөлдөө. Гэртээ гоё өөрөө бичэн хийгээд гэжтэй тий. Тэр нөгөө бид нар өөрийнхөө амьдралыг маш их хөнгөвчлөхөд тэгээд энэ хүүхдүүдтэй айгу амархан зүйлийг авч өгöd шүү дээ. Хүүхэд болгонд аав ээж тус бүртээ энэ одоо яриа хийх хэрэгтэй байгаа байхгүй. Энэ аюултай. Энэ одоо бид нар хориод одоо юу гэдэг харамлаад байгаа гэд хорж байгаа биш байхгүй юу. Тэ? Энэ чиний биеинд аюултай байгаад байна. Дараа нь чи ирээдүйд ямар нэг өвчин тусах юм бол чиний амьдралд энэ үнэхээр хэцүү те садаа болох нь байна гэх тэ. Тэгэхээр айл болох одоо тийм боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн ялангуяа тий одоо энэ бага насны цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд огт өгмөргүй. Тэднэрт бол бүр дурдмааргүй байгаа тийм юм байд гэдгийг бүр мэдүүлэгч хэрэг байхгүй. Яг нэг л хэвийн хоол өгөхгүй баймаар байна. Тий яг л одоо байх хэрэгтэй юм болоо. Тий олон төрлийн одоо олон төрлийн ногоо, олон төрлийн жимс, олон төрлийн тариа, үр тариа тий. Тэгэхгүй ингээл яг нэг сурцсан нэг 10 хоол байдаг штэ. Тэрийгэл за баг 10 нэгтэж штт. Тэр нэг айл болох одоо тэр хоол чинь тэнцвэртэй байх юм бол дараагийн өлсөх мэдрэмж нь арай хожуу орж ирэх байхгүй юу. Би зөвхөн ганцхан өндөг идчих юм бол 30 минутын дараа би өлсөн штэ буцаад. Өөрөө үлгэр жишээ болоодох. Яг үнэ. Тэгэхгүй гэр бүл дотроо одоо нөгөө ээж нь брокколи идээдсэн чинь нөхөр нь хажууд яаж наа заваа юм идээд юм бэ гэж ганцхан өгүүлбэр. Хүүхдийг шууд брокколиг үзий ядуулах тэр төвшөнд нь авчдаг. Тэ. За тэгээд дээрэс нь одоо энэ бас нөгөө хүүхдүүд эцэг ихтэйч тэр нөгөө эмээ өөдрөч ингэ байгаад идэг шүү дээ. Тэгээ энэ хоёр айлын хооллолт бас өөр шүү дээ. Тэнгүүтээ эндээ бид нэр ингэ зүг хооллох гээд байжсэн чинь тэнд нь очиод нөгөө эмээ зүгээр энтергээд ингээд иж бас болохгүй. Тэр чинь нөгөө хүүхдийн тоолгоонд буужхгүй шүү дээ. Аль нь зөв аль нь буруу юм бэ? За тэнгүүтээ на тавгаа дуусгаж иж болсон шүү гэдэг ч юм уу тий нөгөө юм одоо юу гэдэг юм дарангуулах гэх юм уу тий яг нэг хоол идэж явахдаа ерөн загинж болдгоо хүчилж болохгүй яг нэг хүчилж болохгүй тий дургүй хаан бол битгий үг тий за тэгээд хүүхдэд маш олон юм снак битгий өгөөд снак буюу одоо нөгөө завсрын хоолнууд шүү дээ тий тэгэхээр нөгөө бичэн ид чинь нэг юм ид чинь талах ид чинь ингэ чинь тэг чинь тэгээ дараа нь хүүхэд чи яг нөгөө хоол болцсон хойно хоол идмээргүй байгаа юм чинь өлсөөгөө байгаа юм чи би идэхгүй гээл яг нөгөө чухал хоол идэггүй байдаг. Тэгэхээр гэр дотроо бас нэг тийм дүрмтэй байх хэрэгтэй юм л да. Яг 3 гол хоолтой. Өглөө өдөр орой. Яг заавал байх хэрэгтэй. Хэрв илүүдэл жингүү ах юм бол 2 тэр нөгөө амны зугаа юу байж болно? Снэкүүд байж болж байна. Хэрв илүүдэл жинтэй ах юм бол энэ 2 снэкийг устгана. Байж болохгүй тийм. Тэгэхээр нөгөө хүүхдийн бас энэ илүүдэлжин бас амар том асуудал шүү дээ. Дэлхийд одоо 2023 оны эцсээр 3 хүүхэд тутмын нэг нь илүүдэлжин тэнэ гэсэн гараад ирсэн. Одоогийн байдлаар шүү дээ. За тэнгүүтээ энэ хүүхдүүд ямар байх вэ?
Тийш бүр илүү таргалалтай. Эрэгтэй хүүхэд байлаа гэхэд хүүхэд нь аавынхаа нөгөө юг аваад төрхнө шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ өөрөө таргалалт өөрөө чинь одоо нөгөө топ хамгийн том эрүүл мэндийн асуудлын эхний хоёрт багтдаг байхгүй юу. Тэгэхээр одоо энэ таргалтаасаа бид нар хүүхдүүдэд яаж үгүй болох вэ гэхлээрэ бид нар өөрсдөө маш том үлгэр жишээ авах хэрэгтэй. Би бас эргээ бодлоо. Яг ингээл ярангууд нь өөрийнхөө амьдрал дээр ингээл бодоод байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг манай гэр бүлийн хувьд болохоор яг нөхөр бит хоёр ингээд анханасаа хоёлаа сайн бай, мундаг бай. Хоёлаа мундаг биш л дээ, бит хоёр мундаг биш гэсэн. Энэ хүүхдээ хажууд хоёлаа мундаг байя. Тэгэнгүүт бит хоёр газдаа ундаа уудаг байсан. Тэгэнгүүт л хүүхдээ хажуудад ингээд уух огт болж байгаа хгүй. Тэгвэл одоо манай хоёр хүүхэд одоо газдаа унтаа ууж үзээгүй байгаа. Тэгээд ингээд би нэг юм ясаахгүй эмээгийнх руугаа яваад эмээ өвгийнх руугаа яваад тэгсэн чинь газтай ундаа аваад чипс аваад хүүхдүүд наригсан гинэ. Тинчиж ингээл тэгсэн чинь манайхөө заавчлаарай. Би бол газтай ундаа чипс иддгүү. Наа ч юм бол хүний бие тортой гэж хэлсэн байхгүй. Тэгээ эмээ надад дараа нь танаа хүүхд чинь ингэж хэлж илээ шүү гэд тэнгүүд л за бит хоёрын нөгөө нэг хичээгээд байгаа зүйл чинь хүүд маань нөлөөлөд байгаа юм байна. Би одоо төргөө ол манай хүүхд одоо 5 настай, 4 настайдаа анх төргөө олыг мэдсэн, ийм юм байдгийг мэдсэн, гоё юм байна гэдэгт нь дурлсан. Тэнгүүд л би ингэсэн. Миний хүү гоё гэдгийг мэдэж байна. Чамааг идмээр байгааг хүсэж байгааг би мэдэж байна. Тэр үедээ чи зүгээр тэрийг надад л хэлчих. Би чамд хийгээд үгүй. Яагаад гэх юм бол эн чин амар их муухай тосонд ингээд зөндөө удаан шарж агаад миний хүүд өхөр яах вэ? Чиний ингээд гэдэс ходоод ингээд өвднөө. Тийм болохоор чи ээждээ хэлчих юм бол ээж нь шив шинхэн тосонд ингээд шараад ингээд өвчих юм бол ямар нэгэн аюулгүй гэж тайлбарлаж өгсөн байхгүй. Тэгэхээр яг нөгөө багаас нь бид нар өөрсдөө зөв үлгэр дуурайл үзүүлээд өөрсдөө зөв байх юм бол магадгүй тэр хүүхдээ маань өсвөр наснд нь сонгож идэх олон гэсэн зөв байх юм байна гэж би ойлгосон. Одоо жишээ нь юу гэдэг 10 нас хүрээгүй хүүхэд бол өөрөө дэлгүүрлээ очоод дураараа юм авдаг л байхгүй. Бид нэр өөрсдөө өөрхөн гараараа өөрхөн мөнгөөрөө ундаа авч өгөөд ин чипс авч өгөөд ин чихэр авч өгөөд ин тэгснэ хайртай болохоор авч өгч байгаа байхгүй юу. Тэ ингээд хайрлаад нь шүү дээ. Игдүүтэй байгаа болохоор тэ ингээд би чамны юм авч өгье ингээд хийя гэдэг нь. Тэгээ цаана хор нь юу юм байгаа юм бэ гэхээр нөгөө транстос. Тийм шүү дээ. Транстос тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Одоо маш олон төрлийн транстос ингээд нууцлагдмал байдлаар байгаа тийм шүү. Байгаад байгаа. Харин тэрийг бистэ олж ингэж илрүүлж чаддаг. Номер 1 майонез. Маш том транстос. За номер 2 бүх чихэр. Номер 3 бүх жигнэмэг. Тэнгүүтээ бид нар одоо тэднийг өгөөд байх юм бол хүүхдтэй тий нөгөө боборцг гэл тий эдрийг өгөөдөх юм бол хүүхдийн тархины үйл ажиллагаа ингээд саармагжаал явж байгаа. Яагаад одоо хүүхдүүдийн ой тогтоолт нь муудаад байгаа. Тий одоо шүлэг цээжилж байгаа одооны хүүхэд тий одоо бидний бага насны үетэй харьцуулах юм бол шаал өөр штэ. Одооны хүүхэд бол цээжилж чадахгүй байна штэ. Яагаад вэ гэхээр бас дээрэс нөгөө digitalization байгаа даа штэ тий. Нөгөө дистракт 15 секунд л үзэж штэ. 15 секунд дараагийнх 15 секунд тэр нөгөө 15 секунд л тогтоолтыг тэ төвлөрөлтийг хийдэг болсон ба шүү дээ. Энэ бүх юм чинь тархитай, хоол идэж байгаа тэр буруу зүйлүүдтэй холбоотой. Тэгэхээр гуйж जैन тий аав ээжүүдээ хүүхдүүдээ бодож байгаа юм бол үнэхээр хайрлаж байгаа юм бол эрүүл зөв хоолоор хооллоорой. За тэгээ өөртөө ч гэсэн маш том үлгэр жишээ байгаарай л гэж хэлмээр. Урилга хүлээж аваад хүрэлцэн ирсэнд бас маш их баярлалаа. Баярлаа. Урсанд амар гоё сэдв байлаа. Тэгээ манай ерөнхий ивент гэдэг чинь бэлэг одоо явна. Энэ бол нөгөө саяны крэшигээ хэлсэн Mind Me гэд охинтойгоо хамт хэрэглээрэй гэж би хэлмээр байна. Яг тэгвэл нэг өсвөр наснд ээжээсээ жоохон холдох гэдэг охтууд хөвгөж ялгаагүй. Тэнгүүл энэ яасан бэ гэхлээр ма гэдэг нь мами тэгээ ми би ээж бит хоёр хамтдаа хэрглэж болно. Ингээ хамтдаа усанд ороод ингээд бүр илүү ойр татн болоод тийм байгаасаа гэдэг үүднээс Mind Me гэж нэрлсэн юм байлээ. Ямар гоё. Тэгээ бас арсны хөрх юмнууд байгаа. Охтуудтайгаа бас хэрэглээд охтууд ингэдэг гинэлдээ ээжээсээ илүү нөгөө гоо зүйн мэдрэмжийг илүү авдаг. Тэгээ ээжтэйгээ хамт ингээ усанд ороод ээжийнхаа хэрглэж байгаа ямыг хэрэглэхээр тэрэндээ бүр аюу урамшдаг гинэ. Ээж энийг хэрглэж яхад би бас хэрглэж जैन те. Би бас ингээ эмгтэй хүм юм байна гэдэг тийм гоё мэдрэмжийг авдаг гэсэн. Гоё юм байна. Манай охин яг нөгөө одоо өсвөр насны болохоор энэ гоо сайхны юмд амар туртай. Баярлаа. За энэ болохоор манчкин. Энийг би яг хэрэглэх байх гэж бодож байна. Энэ болохоор яг хүүхдийг төрсэн цагаас нь эхлэн хүүхдтэй хамт байдаг. Шүдний сайз, хүүхдийн аяга. Тэгээ энэ
бүгдийг Munchkin брэндээс бэлгэлж байна. Вау. Амар хөөрхий. Энэ бүгд яагаад гэвэл нөгөө шууд дараа жил ч гэсэн хэрэгжилж болохоор бүтээгдэхүүн. За тэгээд хоол зүйч маань угаасаа ашигтай бактери хүний биед ямар их хэрэгтэй байдгийг надаар хэлүүлдэггүй мэднэ. Тэгээ манай хамтрагчаар GoodPro ажиллаж байгаа. Энэ нь болохоор насан турш том хүмүүс зориулсан. Энэ болохоор бяцхан хүүхдүүдэд зориулсан нэмэлтээр цайртай ийм ашигтай бактери байгаа. Баярлаа. Пүү өстө ямар их биелэгтэй. Өнөөдөр миний төрсөн өдөр юм шиг санагдлаа. Маш их баярлаа. Супер биелэгнүүд байлаа. Тэгээ өнөөдөр бол яг гоё мөнхийн ингээ би дотроо бодож явдаг гэсэн миний сэдв. Би яг энэ хүүхдийн хоолтон дээр мөн чих хүнтэй би үзэлцэж байгаа. Ингээд подкасттай маань хамт байсан ээжүүдтэй маш их баярлаа. Тэгээ энэ дугаар энд хүрээд өндөрлж байна. Нэрээ нэвтрүүлэг дуусгаас өмнө энэ доор гарч байгаа YouTube суваг дээр маань subscribe дарж нэг дээрээ гэж хүсмээр байна. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.